Улсын хурлын дарга эрхэм гишүүд та бүхэнд үдшийн мэнд дэвшүүлье. За өнөөдөр бид нийгмийн даатгалын тогтолцоог шинжиллийн дараагийн алхам руу хөтлөх 3 хуулийг яаралтай гормоор хэлцэж байна. Сая бас зарим гишүүд маань энийг яаралтай оруулж ирдэг нь зөв буруу гэсэн бас одоо байр суурь илэрхийлж байна. Энэ бол байж болно. Гэхдээ нэг зүйлийг бид ойлгох ёстой. Энэ хууль бол хэдийгээр яаралтай гормоор орж ирсэн боловч яаралтай биш байдлаар маш нэхур, нарийн удаагийн судалсан олон талын ийм хилцүүлэг дээр тулгуурсан байдлаар орж иж байгаа хууль гэдгийг онцон нэмэлмээр байна. Яг ордны зүүн талын одоо хашаанд 10 сар болж байгаа ахмадууд маань зогсож байна. Энэ бол бидний нийгмийн хилцүүлгийн нэг хэсэг нь одоо тусгална гэж ойлгох ёстой. Тэрнээс гадна өнгөрсөн 15 жил энэ тогтолцооны асуудлаар зөв буруу, сорилт болон одоо чинь гарч байгаа бас үр дүн хилцсэн хилцүүлүүд болсон. Банк судлаачдын болон шинжээчдийн бас тооцооллуудыг хэлсэн тодорхой одоо хугацаанд бол хуулийн өөрчлөлтүүд орж ирсэн хамгийн одоо ойрын одоо хуулийн өөрчлөлт 2023 оны өөрчлөлт. Тухайн үед одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байсан Булган туяа. За түүнээс өмнө одоо чинь сайд байсан Ариун Зайнаар одоо энэ хуулийг бол тухайн үед нь боловсруулж ирсэн. Залгуулад одоо чинь их хамгааллын сайд бас одоо өнөөдрийн хэлж байгаа хуулийн үндсийг судалгааг хийж ирсэн бол Авбакр сайд бас энэ хуулийн одоо шинжилгээг гардан одоо хэрэгжүүлэх бодлогын одоо саналыг оруулж ирж байна. Нөгөө төгөр одоо ариун зай гишүүд бас хуулийн саналыг оруулж ирж байна. Нэг зүйлийг бид ойлгох ёстой. Өнөөдрийн одоо өргөн баригдаж байгаа хуулиуд бол дан ганц одоо нийгмийн хүлээлт байгаа зогсохгүй. Нөгөө талдаа бол манай одоо нийгмийн даатгалын тогтолцооны өөрийнх нь маш чухал одоо хийж байгаа шинжилгүүдийн дараагийн алхам гэж болох ёстой. Дараагийн алхам. Бас энд бол их өрөөсгөл зүйлүүд их яригдж байгаа. Бас энийг бид олон нийтэд бол зөв ойлголт өгөх ёстой. Нийгмийн даатгалын сан бол дампуурсан гэж ярьдаг. Үгүй. Нийгмийн даатгалын санд яг шимтгэл төлөө тэндээс эрхийнхаа дагуу тэтгэр авдаг улсуудын тухайд бол энэ сан бол бүрэн ажиллаж байгаа. Тэр битгий 23 оны өөрчлөлтөөс хойш бол энэ сангийн удирдлага мэргэжлийн боснтой уялдаад сүүлийн 1 жил гарны хугацаанд сангийн чөлөөт үлдэгдлийг банкнд байршуулснаар 105 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ бол өөрөө шинжиллийн бас тусгал нь бол тодорхой түвшинд гарч ийн гэсэн үг. Хизээ бид энийг ярьж байгаа тэгэхээр зэрэг төрөөс хариуцдаг одоо тэтгэврүүд бий. 95 оноос өмнө тэтгэврт гарсан улсууд нөгөө төгөр цэргийн тэтгэврт гарсан улсуудын тэтгэврийг төр өөрөө хариуцдаг. Энтэй уялдсан байдлаар жил болон одоо төрөөс хариуцдаг татаас гэж хэлдэг. Татаас нэмэгдэж байгаа учраас энийг бас дампуурл гэж ойлгож байгаа нь өрөөсгөл шүү гэдгийг энэ онцлон хэлье. Хэрвээ энэ сан дампуурсан байсан бол 30 жилд бидний энэ нийгмийн шинжиллийн, нийгмийн шижилтийн өнөөдрийн нийгмийн одоо хамгааллын нөхцөл байдлыг даван туулах боломжгүй байсан. Энийг бол зөв ойлгох ёстой. Мэргэжлийн түвшинд би энийг ярихгүй бол